2 жил болчихлоо тийм ээ. Гишүүн бол жил хугацаа шүү тийм ээ. Тэгээ энэ хугацаанд хоёулаа яг юу хийж ирэв те? Юу сурав? Олон хуйлууд батлаад энэ олон процесс донд ороод явхлаэр хувийн ашиг сонирхлоо ер нь нэгдүгээр тавьдаг нь маш түгээмэлсэн. Тэгээд парламентын гишүүд өөрсдөө гэсэн үг те. Тэгэхээр энийг бид нар хязгаарлахгүй бол ер нь авилга ашиг сонирхлын тухай байр маяр ахин махин авилгалтай тэмцэн гэж ярих бол ер нь өөр айгу ийм одоо юу тийм нэг юм уурай лоозонгийн шинжтэй юм байна гэдгийг бол бас хэд хэдэн хууль батлахад бол харсан. За үзэгчдээ энэ өдрийн мэнд хүргэе. Та бүхэнд хоёр тал ярилцлага нэвтрүүлэг ээлжид нэгэн дугаараа хүрэхэд бэлэн болж байна. За оны хамгийн эхний дугаар та оролцож байна. Баярлалаа. Орой мэнд хүргэе. Орой мэнд. Тэгээ өөрийгөө үзэгчдээ танилцуулчих тэ та. Хүрлээтрийн Баасан жаргал 24-с 28 оны парламентод Монгол Ардын намын жагсаалтын 18 дээр бичигдээд одоо улсын хурлын гишүүний албыг хашиж байгаа. Үндсэн мэргэжилд эрх зүйч, хуульч юм хүн баг. 2 жил болчихлоо тийм ээ. Гишүүн болоод. Жил 6 сар жил хагас. Хугацаа шүү тийм ээ. Тэгээ энэ хугацаанд хоёулаа яг юу хийж ирэв те? Юу сурав? Өнөөдрийн байдлаар тийм тэрийг яриад эхэлчих те. Яг юу сурав гэдэг асуулт ч айгу сонирхолтой байна. Нөө хуульч хүний хувьд харьцангуй парламент айгу танил байх болов гэж анхны хүлээлт бол тийм байсан. Бас хүлээлтээс нэлээд өөр олон зүйл байлаа. Дээрэс нь парламент өөрөө зөвхөн хууль тогтоох байгууллага төдийгүй улс төрийн байгууллага гэдэг нь илүү тод томрон мэдрэгдлээ. Тийм. Тэгэхээр яг зүгээр энэ парламентын танхим дотор хуульчдаас илүү олон байх ёстой юм байна да гэдэг сургамжийг бол одоогийн байдлаар бол авчаад бич байна. Улс төрийн байгууллага гэснээс ер нь яг одоо үзэгчид дийлэнх л мэдэх байх. Гэхдээ зарим нэг мэддэг хүмүүс үйд юм билээ. Улсын хурлын гишүүн гэдэг хүн яг төрөний танил дээр хууль тогтоохоос гадна улс төрчих хэрэгтэй тий. Өөрийнх нь хувьд тий. Тэр хүн чинь хийж байгаа ажиллаа, хийх гэж байгаа ажиллаа улс төрж ижил одоо олон нийтэд мэдүүлж сурталчлан шүү дээ тийм ээ. Тэгэхээр хэр улс төржигдөө өнгөрсөн хугацаа нэр. Би өөрөө тий таны хувьд. Үгүй яг тэгээд яг нэг тухайн нөхцөл байдалд хэлэх ёстой юм аа. Хэлэх ёстой, байр суурь илэрхийлэх ёстой, илэрхийлэх ёстой гэдэг өөрийн зарчим дээр бол байж чадсан л гэж бодож байгаа. Тэгээд тэр нь магадгүй зүгээр зарим тохиолдолд хитрхи ус төрдсөн ч гэдэг юм уу, попч гэдэг юм уу, тиймэрхүү нэр зүүсэн тохиолдол байгаа л. Тэгээд яагаад хэр их улс төржөө гэж асууж байгаа шалтгаан намрын нэг айхтар улс төр боллоо шүү дээ. Сая Монгол Ардын нам дотроо бүр хуваагддаг байсан бол бүр яг илээр хуваагдаж эхлэе те. Ингээд зураас татж байгаа тэр талт гэдэг ингээд гарч агаад нэг хэсэг юм боллоо. Тэгээ энэ дээр мэдээж та дөнгөсөө хэллээ. Хувийнхаа үзэл бодлын хувьд дуурах юм дээрээ дуурлаа гэж. Энэ хуваагдал дээр та яг өөрийнхөө үзэл бодлоор нэгдэлтэн зогсож чадсан уу? Би бол байж чадсан. Тэр таны зогссон тал чи яг таны өөрийн чинь үзэл бодол итгэл үнэмшил мөн байсан. Итгэл үнэмшилтэй. Итгэлтэй байгаа. Одоо ч итгэлтэй байгаа. Би ийм зүйл зарим хүмүүсээс сонсоод байгаа юм л та. Яг нийгэмд ч явж байна. Мэдээж амар ёсглан зандаа шитар гэдэг хоёр хүний фейс дээр те. Ингээ Монгол Ардын нам хоёр хуваагдлаа штэ. Түүний ардталт нэр бүх хүмүүс байгаа нь тодорхой баг те. Нам дээр одоо. Гэтэл нөгөө яг амар ёсглагын талд ингээд зогсоод байгаа хүмүүс нь чагсаалтаар орж ирсэн гишүүд их байгаад байна те. Тэгээ энэ нөгөө намын даргын нөлөө яваад байна уу? Хуучин намын даргын нөлөө тий. Оюутны гэдэг хүний нөлөө байгаад байна уу? Энэ хүн одоо юу гэдгийг улс төрийн өрөндөө ч юм уу тий. Тэр хүмүүсийг өөрийнхөө тал зогсоогоод байна уу гэж. Та хоёрт ямар нэг өөртөө юу? Чагсаалтанд нэр дэвшүүлсэн болохоор гэж. Яг хөө тийм яриа бас гарсан л да. Сошиал цахим орчин дээр ч гэсэн гарсан. Тийм зүйл байхгүй. Дээрэс нь өнгөрсөн хугацаанд би ч бас яг улс төрийн яг парламентод орохоос өмнө 2 жил нам дээр яг судалгааны үрэлгийнхын захирлаар ажиллаж исэн байхгүй. Тэгээд тэгж ажиллаж байгаа хугацаанд ч гэсэндээ хин алинтай ноёрдон
дарагтайч тэр амрын сахлан дарагтайч гэдэг юм уу те удирдлагуудын түвшинч тэр хин алинтай санал нийлэхгүй зөрөлдөх олон асуудлууд байсан. Парламентд орж ирээч гэсэндээ олон асуудлууд бас байдаг. Тэгээ энэ болгон дээр чи заавал чи нэг ийм байр суурь илэрхийлэх ёстой гэд нэг хойноос нэг ийм даалгавар өгöd идэг юм шиг л хүмүүс төсөөлөд идэг. Би юусэн нэг ч удаа тийм даалгавар авч үзээгүй. Даалгавар авч ирсэн хүмүүсийг харсан уу? Мэдгүй тэрийг бол би одоо хүний өмнөөс хэлж мэдгүй шүү дээ тий. Тэр байтугай нэг удаа Алтан гэрэл сайд тухайд хуульцсан сайд гэсэн Алтан гэрэл сайд нэг ажлын хэсэгт намайг оруулах гээд амрын сахлан дарагтай уулзаад чамайг оруулаад өгөөч гэсэн чинь өөртөө уулзаа гэж байна гэд тэгээд над руу явууллаа. Тэгээд тухайн үед яг нэг миний төрсөдөр болсон байсан юм аа. Тэгээд төрсөдрийн мэдлэгээ хүмүүсээс ирсэн баглаар нь би амрын сахлан дарагт хэлчихсэн байхгүй. Ямар нэгэн ийм чиглэл өгөхгүй өөрийнхөө эрх чөлөөтэй ажиллах ийм боломж олгодог чинь баярлдаг шүү гэж бичсэн байхгүй. Тэрийг нөгөө Алтан гэрэл сайдад үзүүлээд гэхдээ над руу ингэж бичиж байгаа хүнд би юу ч хэлж чаддгүй маа гэд үзүүлсэн ингээд Алтан гэрэл сайд над нэг тухайд яг үзүүлчихсэн. За тэгээд тэр намрын их тэмцэлж яг одоо маш их олон ингээ хэрэгтэд дууссан. Тэгээ би эндээс яхаа түүгээд нэг ганц нэг юм л зүгээр орж ирсэн танаа намын бөгөөд за хөндлөнгөөс ажиглаа сууж байгаа сөрөг намын гишүүдээс асуугаад идэх байхгүй. Тэгээ тэнд амар өсгөлэн дарга анх улсын хурлын дарга байхдаа намынхаа даргын төлөө нэр дэвших үедээ мэдээлэл хийхдээ нэг хүний дарангуул үсэж гинэ гэж яриад байсан. Тэгээ та ер нь яг тэр улс төрийн үйл ажилд нь үзэл санаа нэгдсэн үү? Эсвэл яг тэр болсон процесс хуулийн дагуу байсан уу үгүй юу гэдэг ч юм уу. Тэгээ өөрийнхөө одоо эрх зүйч хүний хувьд өтөл өмчлөл нэгдсэн юм. Олон зүйл нөлөөсөн. Олон зүйл нөлөөсөн. Дээрээс нь бас олон зүйл дээр ч эсрэг саналтай ч байсан тохиолдлууд бид нар зөндөө байгаа. Оюутан дарга ялангуяа нөгөө оюутан даргыг огцруулах санал хураалтын үед тий танхимаас ч гэсэндээ би оюутан даргадаас хэлжээс хитрхи вакуумжууд байна. Гудамжинд байгаа энэ жигсаал цуглааныг бид нар заавал нэг зохион байгуулалтаа заавал нэг хин нэгний хийж байгаа жигсаал цуглаан гэж харж юусоо болохгүй. Тэнд чинь чин сэтгэлээсээ органикаараа жигсэж байгаа зөндөө олон залуучууд байгаа. Тэр өтгөө манай охин хүртэл жигсэж байгаа гэж би хэлжсэн байхгүй. Тэгэхээр нөгөө одоо нэг манайх нэг ингэдэг нэг юм заавал нэг аль нэг тал руу оруулах гэдэг шүү дээ тий. Тэрийг би ер нь жахан энд ороод бол бүр их мэдэрч байна. Магадгүй би өөрөө улс төрд ороогүйсэн бол бас л яг илүү тэр хандлагаараас явж л авах байсан баг. Энэ дотор ч олон талууд байгаа. Олон зүйл дээр санал нэгдэн, олон зүйл дээр санал нийлэхгүй олон зүйл гарна. Янз янз байгаа гэсэн. Яг энэ үйл явцын хувьд бол би илүү парламентын засаглалтаа үнж авах хэрэгтэй. Үндсэн хуулиндаа үнж байх хэрэгтэй гэдэг зарчим дээр илүү зогссон гэж өөрөө бодож байгаа. Манайх тэгээ яг үндсэн хуулиа дагаж мөрдөөд ч юм уу те. Яг ингээ парламентын засаглал нь илүү байгаад ийм тогтолцоо ер нь яг уг нь бол хуулиндаа тийм шүү дээ те. Парламентын засаглалтаа. Парламентын засаглалтаа тэгээ үндсэн хуулиа дээдлэх ёстой байгаад те. Тэгээ яг үндсэн хуулиа дээдлээд парламентын засаглаад явж чадчихэв нөө ер нь. Таны өнгөрсөн нэг жил гаруй хугацаанд яг энэ ордонд ороо суулаа шүү дээ гишүүн гэдэг албан тушаалтаа. Над бол парламентаас илүү засгийн газар нь үнэхээр хүчтэй юм байна гэж бол харагдаж байна. Тэгээд зүгээр засаг нь хин фракц хэний юу байхаас бас нэлээд хамаарах байх. Гэхдээ яг нөгөө эрх мэдэл хуваарлалт яг санхүүгийн хувьд гэдэг ингээ харах юм бол засгийн газар үнэхээр хүчтэй. Бүх юмыг бол одоо удирдлагыг гартаа авсан гэх юм да. Парламентыг бол бас л өөрийнхөө хүснээр удирдах шийдвэр бол гаргуулж чадчихээн. Тэгээ энэ бол гажууд бид нар засгал ёстой гэж харж байгаа. Яг өмнө нь 2016 оны нэг судалгаа хийдгийг 92 оны үндсэн хуулийн хэрэгжилтийн дүн шинжилгээ гэдэг нэлээд юм том судалгаа хийдэг. Тэр судалгааг харж байгаа тэр чинь 16 он гэсэн үг шүү дээ. Тэрэн дээр бол яг парламент 2-3 асуудал дээр айгүй том эрх мэдэлтэй байна. Энэ нь өөрөө засгийн газрыг хүчгүүдүүлээд байна гэд. Нэг нь томилгооны асуудал байсан, нэг нь төсвийн асуудал байсан. Яг нэг хууль тогтоох эрх мэдлээс гадна энэ засгийн газрын зарим чиг үүргийг парламент өөрөө хэрэгжүүлээд байгаа нь өөрөө улс төр тэтгэх итгэлийг бас үгүй ихэд айгүй нөлөө үзүүлээд байна гэх. Тэгээ тэрийг бид нар 19 он болоод 21 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр томилгоог бол үндсэндээ бид нар бол зассан. Өөрөөр хэлбэл сайд нарын томилгоонд парламент юу нөлөөс авахгүй 23 онд өөрчлөлт хийдэг л 21 он 19 он 21 он гэд хоёр өөрчлөлт байгаа. Тийм. Тэгээд сайд нарын томилгоонд үндсэндээ бол парламент огт оролцохгүй
байгаа. Цэвэр ерөнхий сайдын өөрийнх нь бүр эрхийн асуудал гэдэг ингээд тэр бол үнцүүлээ айгу том шилжилт гэсэн үг тий. Засгийн газарт өөрт нь эрх мэдлээ нь олгож байгаа. За дараагийн нэг зүйл нь төсвийн асуудал одоо л байгаа. Гэхдээ би бол төсвийн асуудал дээр анхнаасаа төсөв боож орж ирж байгаа. Тэгээ төсвөө батлуулахын тулд засгийн газрын явуулж байгаа үйл ажиллагаа тэр дотор явж байгаа улс төрийн коммуникац гэдэг юмнуудыг харах юм бол бас нэг жоохон төсөв өөрөө жоохон авилгын шинжтэй явдаг юм уу да гэсэн ийм байр суурьтай бас болсон өнгөрсөн нэг жилийн хугацаанд. Яг ер нь та орж ирээл яг нөгөө бодит байдлыг харж байгаа болохоос биш өмнөх төсвүүд дээр боодог төсвүүд дээр ч юм уу тиймэрхүү асуудал зөндөл байдаг байсан. Тэрийг та харж ил байсан баг тий. Тэгээ яг өөрөө орж ирээд нөгөө биеэрээ мэдэрч байгаа нь тэр баг. Биеэрээ мэдрээд хамгийн гол нөгөө нарийн деталь руу нороод ирэхээр угаасаа нөгөө гişүүдийн хувьд юу гэдэг гаднаас нь хахад нөгөө гişүүд энэ дээр санал өгөхгүй гэж болох юм дээр гişүүд өөртөө санал өгсөн гэдэг үүднээс нь хардаг байсан. Тэгээ ороод яг ингээд дотор нь орохлоор угаасаа тийм байдал руу шахдаг. Тийм нөхцөл байдал руу оруулаад байгаа байхгүй. Гэтэл бид нар чинь тэнд чинь өөрөө эрх мэдэл бүрийн эрхийн асуудал гэж байна штэ. Гэтэл тэр бүрийн эрх рүү халддаг. Хитрхи одоо юу гэдгийг тийм одоо парламент өөрөө бие дааш шийдвэр гаргах боломжгүй нөхцөл байдлыг засгийн газар үүсгээд ингээд өөрөө ирэхгүй засгийн газрын одоо гаргасан тэр шийдвэрийн дагуу парламент өөрөө явах тийм одоо шахаа гэх юм уу нөхцөл байдлыг тгийж эргүүлдэг гэх юм уу тийм зүйлүүд аль нэлийн авт юм л. Одоо жишээлбэл ингээд парламентын тогтолцоог та улс гэдгээ илүү бэхжүүлэхийн тулд яах ёстой юм. Засах нь бол одоо илүү байгаад байна гэдэг чинь таны бодлоор тийм. Яг олон зүйлүүдийг засах хэрэгтэй. За одоо жишээ нь төсвийн тухайд бол би бол төсөв дээр бол төсвийн эрх мэдлийг аль болох орон нутагт нь өгөөч. Бид нар одоо юу гэдгийг Хөвсгөл аймгийн Ирэнчинлэн үн сумбанд дотор байр барихыг, зам барихыг бидний хэн шийдэд идэх ч үгээр айгу зөксөхгүй байна. Парламент шийдэхгүй. Дээрээс нь зүгээр зам тээврийн яам сайд шийдэж болохгүй. Орон нутаг өөрөө шийддэг юм аа. Тэндээ замаа барих юм уу, цэцэрлэгээ ярих уу, сургууль ярих уу, юу хэрэгцээтэй ингэж. Тэр хэрэг мэдлийн бид нар орон нутагт өгөх хэрэгтэй. Эрх мэдлийг нэгсэндээ жоохон тараамаар байгаа байхгүй. Ялангуяа санхүүгийн эрх мэдлүүдийг бид нар тараагаад 21 аймаг орон нутгуудад өөрт нь хөрөнгө оруулалтын эрх мэдлийн өгмөр байгаа. Одоо бол зөвхөн урсгал зардлын эрх мэдэл гээд урсгал зардал чи өөрөө зөвхөн цалин хөлс батлагдсан одоо тог цахилгааны л мөнгө штэ. Тэр бол угаасаа нэг эрх мэдэл өгсөд байх юм байхгүй. Угаасаа л тэр хүрээндээ л зарцуулна гэсэн үг. Гэтэл иргэдийн өөрсдийнх нь орон нутгийн иргэдийн өөрсдийнх нь оролцоотойгоор тулгымцсан асуудлуудыг шийдэх иргэдийн өөрсдийнх нь дуу хоолой хаана сонсогдох уу гэвэл хамгийн боломжтой түвшин орон нутаг байхгүй. Тэдний их хурал дээр ирээд хэлнэ гэдэг чинь их хол замыг туулна тий. Тэгэхээр илүү орон нутагт өөрт нь одоо юу гэдгийг тухайн жилд нь 5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын эрх мэдлийн өгөөд тухайн аймаг орон нутаг иргэдтэйгээ ярилцаад эренбилж үзээд аль асуудал хамгийн түрүүнд энэгээр шийдэх вэ гэдэг ийм эрх мэдлүүдийг бид нар өгөх ёстой гэдэг нэг юм байр суурьтай байгаа. За хоёрдугаарт гэвэл төсвийн хувьд бол бид нар ингэж нөгөө одоо төсвийн тухай хуулинд төсвийн доктортой байдлын тухай хуулинд баг төсөв батлах болгонд ер нь өөрчлөлт орж байна. Тэгвэл одоо ингээд доктортой байдлын тухай хууль гэдэг нэрний ч юм баг хэрэг байхгүй болчихж байгаа байхгүй. Тэгэхээр ингэж нөгөө тухайн нөхцөл байдалтай тааруулж бид нар төсөв батлаад байгаа. Ер нь зүгээр зарчмын хүрээнд л бид нар төсвийг батлаад өгчих парламент өөрөө. Яг тэр деталь зарцуултуудаа засаг нь өөрөө шийддэг байх. Тэгээд 5 жилийн үндсэн чиглэл гэж бид нар нэг батлаад байгаа шүү дээ. Одоо нэг 2 дугаараа батлсан. Тэгэхээр 5 жилийн үндсэн чиглэлээр бид нар аягүй сайн батлаад өгчдөг. Засаг нь өөрөө тэр хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг, тайлгнадаг баймаар байгаа байхгүй. Тэгэхгүй ингээд нөгөө орох орохгүй асуудлууд, хил хязгаар гэдэг юмнууд ерөөсөй байхгүй болоод маш олон зүйл төр бид нар аягүй хоорондоо алидаад байна л да. Тэгээ энэ нь өөрөө эсвэл хит их эрх мэдлийг төвлөрүүлээд тий. Тэгээ хил хязгаар байхгүй одоо улс төрийн илүү нөгөө тоглолт үүсэх орон зайг бид нар бий болгоод байхгүй. Тэгэхээр нөгөө улс төрийн тоглолт үүсэх орон зай жоохон бага баймаар байгаа. Төсөв дээр жишээ нь улс төрийн орон зай бага л баймаар байгаа байхгүй. Тэгэхэд төсөв хамгийн их одоо улс төр хийх гол хэрэгслэн төсөв болчиход байна шүү дээ. Татвар төлөгчийн мөнгөөр улс төр хийн гэдэг чинь өөрөө байж болохгүй зүйл шүү дээ. Тэгэхээр энэ орон зайнуудыг бид нар бодлогын хүрээнд ер нь айгүй хумих хэрэгтэй. За дараагийн нэг хоёр дахь гол зүйл бол би зүгээр бас ашиг сонирхлын зөрчлийн асуудлыг энэ удаа хүндчээдэг. Яагаад би энэ хуулийн төслийг санаачилсан бэ гэвэл орж ирснийхаа дараа би бас өөрөө нөгөө хуульчхан учраас би ямар асуудал дээр санал өгж болох юм, ямар асуудал дээр санал өгж болохгүй юм бэ гэдгээ урьдчилж мэдмээр байна. Би ямар нэгэн байдлаар магадгүй зүгээр 4 жилийн дараа эн чинь дахиад урт хугацааны ажил шүү дээ, тий. 4 жилийн дараа ганцхан зүйлдэхгүй чинь хуульчин өөрөө хугацаагүй батлагддаг тий. Тэгэхээр энэ асуудал дээр би ямар нэгэн алдаа гаргамааргүй байна.
Тэгэхээр энэ дээр ашиг сонирхлын зөрчлийн асуудал дээр надад туслаач гэдэг ийм тусламжийг тухайд их хурлын намын газар ёс зүйн дэгийн мянган хороо гэж хэлсэн. Ёс зүйн дэгийн мянган хороон дээр хэлж исэн ашиглалтаа тэмцэх газрынхан бас бид нар сургалт авдаг байхгүй. Тэн дээр ч бас амар асууж исэн. Тэгээд ямар нэгэн тим ерөөсөө заавар зөвлөгөө ерөөсөө байхгүй. Тэгээд ер нь ингээд гişүүд өөрсдийнхөө л энэ асуудлыг шийдэж ирдэг гэдэг. Тэ яг ингээд олон хуйлууд батлаад энэ олон процесс донд ороод явхлаэр хувийн ашиг сонирхлоо ер нь нэгдүгээр тавьдаг нь маш түгээмэлсэн. Тэгээд парламентын гишүүд өөрсдөө гэсэн үг тийм. Тэгэхээр энийг бид нар хязгаарлахгүй болвол ер нь авилга ашиг сонирхлын тухай байр маяр ахин махин авилгалтаа тэмцэн гэж ярих бол ер нь өөр айгу ийм одоо юу гэмтэй нэг юм уурайлаа оцонгийн шинжтэй юм байна гэдгийг бол бас хэд хэдэн хууль батлахад бол харсан. Тэгээд энийг бол нэлээд наривчлаад процессжуулах хэвээр. Дээрээс нь ил тод нээлттэй болох хэвээр парламент өөрөө. Тэгжиж энэ бүх юм чи олон нийтийн хяналттай болж иж энэ бүх зүйл бас засагдана гэж харж байна. Тэгээ одоо жишээ нь ийм юм байна шүү дээ. За парламентын танхимд хөвдөө компанитай бизнес хийж байгаа орж ирсэн тий. Тэгээд түүнийг эхнэр дүү юу гэдэг нь тэр хүмүүсийн нэр дээр шилжүүлээд энд ороод ирсэн хүмүүс зөндөө байгаа. Барилгын салбар юу одоо байхгүй салбар байхгүй тийм хүмүүс жишээлбэл барилгын салбарын нэг асуудал ярьж хахад тэнд суугаад хэлцээ санал өгөх боломжгүй л гэсэн тиймэрхүү л ашиг сонирхлын тийм гол утга нь тийм тийм. Тэгэхээр наа чин ер нь одоо бид нөгөө нэг бүгд мэддэг хардаг гаднаас нь улсын хурлын гишүүн яах гэж болоод байгаа тийм ээ. Одоо энэ их мөнгөтэй хүмүүс том бизнесмэнүүд те өчнөө олон салбар бизнестэй хүмүүс яах гэж улсын хурлд орж ирдэг. Энэ ерөөсөө асуулт нь маш тодорхой байдаг. Бүгд мэддэг те. Бизнесээ тэлэх өөрийнхөө бизнест ашигтай байдлаар хууль батлуулах гэдэг ч юм уу те. Тийм байдлаар л оруулж ирдэг. За өөртөө биш юм ихэд өөрсдийнхөө нөлөөний хүмүүсийг те арчилж ирсэн хүмүүсээ тэнд оруулж суулгадаг нь одоо үнэн бөгөөд батлагдсан зүйл болоод өнгөрсөн хугацаанд яваад ирсэн. Тэр үнийг энэ тогтолцоог үгүй их гэдэг шүү дээ. Наад таны хууль чинь. Тэгэхээр наа чин ер нь хэцүү даваад авах юм шүү ер нь. Мэдээч хэцүү амаргүй бах. Гэхдээ би бол энэ удаагийн парламентд нэлээд найдлага байгаа. 126 гишүүний 81 шинэ гишүүд. Парламентын гишүүд бас нэлээд өөрчлөлтийн төлөө тий Монгол улсынхаа хөгжлийн төлөө ирээдүйн хойчийн төлөө гэд бас тийм сэтгэл зүрхтэй олон хүмүүс бас байгаа манай парламентын гишүүд дотор. Тийм учраас би бол энэ дээр энэ удаагийн парламент бол батлах чадах болов уу гэдэг ийм найдлага бол байгаа. Мэдээж яг өнгөрсөн хугацааны тэр олон түүхүүд энэ тий тэрийг ингээ харахаар бас яг энэ хуулийн түүхтэйгээ холбогддог байхгүй юу? 19 онд л бид нар ер нь энэ ашиг сонирхлын зөрчилтэй бол сайн дураараа татгалзна гэдэг заалт ер нь 19 онд л орсон. Тэрнээс өмнө энэ залт байгаагүй байхгүй юу? Тэгэхээр яах нь вэ? Бараг ингээ зүү ёсны юм болоод байгаа байхгүй юу? Зүү ёсны юм байсан гэсэн үг шүү дээ тий. Тэрийг хоригдсан заалт байхгүй. Зүгээр сайн дураар. Дэгээрээ яах юм гэдгийг байхгүй. Сайн дураарч байхгүй. 19 онд л анхудаага сайн дураараа татгалзна гэдэг заалт орж ирсэн. Татгалзчих болон татгалзахгүй ч болно тий. Тэгээд дээрэс нь эн чинь өөрөө юунаас татгалзаад байгаа, юунд санал өгöd байгаа юм бэ гэдг нь хаалттай. Одоо болтол те. Зөвхөн миний нөгөө зөвшөөрсөн татгалзсан гэдэг саналууд л байдаг болохоос биш ашиг сонирхлын зөрчлийн улмаас баасан жаргал ямар асуудал дээр санал өгөөгүй юм бэ гэдэг мэдээлэл ерөөсөө хааж байхгүй. Тийм түүх байхгүй нэг шүү дээ. Яг нь түүхийн протоколыг би шүүлгэж үзсэн чинь хоёр тохиолдолд 20 оноос хойш одоо хоёр дахь парламент гэсэн үг шүү дээ. Энэ одоо хуулийн залтыг хэрэгжилж байгаа гэсэн үг те. Тэгээ энийг шүүлгээд үзсэн чинь хоёр тохиолдол гарсан. Тийм. Ямар тохиолдол авах вэ? Нэг нь учрал гишүүний хувьд их хурлын дарга одоогийн те. Сая өнгөрсөн 7 хоногт татгалцдаг нэг шүү. Биш тэр биш. Энэ болохоор нөгөө боловсролын багц хуулийг батлах үед нөгөө хувийн сургуультай гэдэг үндслэлээр санал хураалтанд оролцоогүй юм лээ. Учрал гишүүн. Тэгээд хоёр дахь нь би өөрөө сая 24 оны сүүлээр шүүхтэй холбоотой нэг асуудал дээр би оролцохоос саналгалсан. Тийм биш тий. Хоёулаа сүлд юм биш тий. Хоёулаа л ерөн сүлд гэсэн үг. Тэгэж саналаараа татгалцчихсэн юм. Тэр яг заалтанд байхгүйсэн ч гэсэн нэг ухамсараараа татгалцсан хүн байхгүй л байгаа юм байна. Тэр нь нөгөө лавлгаа аваад үзэхлээр гарч ирээгүй. Тэгтээ ингээ бүр нэг бүрчлэн хурлын тэмдэглэл үзэж шүүх юм бэлээ. Одоо нөгөө бусад улс орны парламент болохоор ашиг сонирхлын зөрчлийн улмаас гээл тэр нь парламент хийгээл дорхноо гараад ирдэг. Манад ерөн тийм нөгөө тэмдэглэл
ерөөсөө байхгүй үлддэг юм байла. Тусгаалж ерөөсөө тэр асуудлыг тэмдэглэж үлддэг гэсэн. Тэгэхээр бүр ингэж нөгөө уншиж ийж судалж ийж нэг бүрчлэн гэсэн. Тэгээд яг зүгээр 20 оноос хойших шүүхээр зөвхөн энэ хоёрыг бол одоогийн байдлаар их хурлын хамгаалалтын газраас гаргаж байна. За хоёлоо одоо яг нарийн яри. Сая ерөөдөө нэг иймэрхүү хууль гээд хүмүүст мэдээлэл өгчлээ. Тэгээ одоо таны барьж байгаа нэмэлт өөрчлөлт чинь яг ямар заалтууд байх юм те жишээлбэл хичнээн заалттай юм те дотроо. За хэрвээ тэр ашиг сонирхлын зөрчилтөө гэдгийг тэр хүн яаж мэдэх юм гэдгээс эхлэе те. Жишээлбэл би нэг улсын хурлын гишүүн, шинэ улсын хурлын гишүүн боллоо гэж бодъё л та те. Тэгээ би ч бас нэг удаа хэдэн бизнестэй те. Барилга мэдэхгүй нэг юм. Тэгсэн чинь нэг барилгын одоо тухай хууль ороод ирэхтэн тэнд тууж явдаг ч юм уу те. Өөрөө мэдээгүй тэрийгээ. Тэгэхээр би тэрийгээ мэдхийн тулд хэрвээ би ингээд өөрийнхөө одоо таад ч нэг юм коноп гараад ирцээ бүртгүүлээл санал өгөө бүртгүүлээд идэв штэ. Тэрэн шигээ ингээд хуруу дараад тавингуутал за та жишээлбэл ийм хуулиуд дээр те ашиг сонирхлын зөрчилтэй юм байх шүү гэж гарч ирэх юм уу яах юм те. Жил болгон хөрөнгө орлогын мэдүүлэг, хөрөнгө орлого ашиг сонирхлын зөрчлийн талаарх мэдүүлэг гэж бид нар өгж байгаа. Хуулиараа. За тэгээд нөгөө ашиг сонирхлын зөрчлөөс үрсэн сэргийлэх тухай гэдэг бас нэг урт нэртэй хууль байгаа шүү дээ. Тэр хуулийн дээр болохоор юу вэ гэвэл хөрөнгө орлогын мэдүүлгээс гадна ашиг сонирхлын зөрчлийн мэдүүлэг бас нээлттэй байх хэрэгтэй гэдэг хуулийн залт өгдөг юм. Одоо бол юу нээлттэй байгаа вэ гэвэл зөвхөн хөрөнгө орлогын мэдүүлгийн ийм хураангуй хэсэг нь нээлттэй байгаа. Тэгээд бид нар ч бол нэлээд урт нэлээд олон хуудас баг 10-аад хуудас нэлээд урт юм өгдөг байхгүй юу? Мэдүүлэг өгдөг. Тэгээд тэрийг зөвхөн ингээ хураангуулад товчлоод тэгээд хувь хүний мэдээлэлтэй холбоотой хэсгийг нь хасаад ингээд нөгөө мэдээлэл авилгатай тэнцэх газрын вебсайт дээр нээлттэй байгаа тийм. Тэгээд тэндээс бид нар юу хардаг вэ гэвэл яг нөгөө хідэн байртай, хідэн машинтай, зээлтэй юм уу гэдэг хаана хуцаа эзэмшиж байгаа гэдэг л мэдээлэл харагддаг. Өөр бусад мэдээлэл ерөөсөй харагддаг. Тэгэхээр энэ мэдээллүүдээ нэгдүгээр бид нар нээлттэй ил тод олох хэрэгтэй. Ялангуяа ашиг сонирхлын зөрчлийн мэдүүлгийн хуудас гэж бид нар өгч байгаа. Тэр мэдээллүүдээ бид нар нээлттэй ил тод олох хэрэгтэй. Уг нь бол нөгөө хуулиараа ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулиараа нээлттэй байна гэдэг одоо яг хэрэгжилт нь бол бүгдээ дандаа хаалттай байгаа. Тэгэхээр энийг яг үг хэлхний ээлжинд парламент цэгийн сайтн дээр те хөрөнгө орлогын мэдүүлэг, ашиг сонирхлын зөрчлийн мэдүүлэг хоёрыг хоёулангийн нээлттэй байршуулна гэдэг нэг юм заалт орж байгаа. Тэгэхээр багасны жаргалтай холбоотой мэдээллүүд парламентын сайтн дээр миний нэр дээр дарахад бүгд нээлттэй гарч ирнэ гэсэн үг тийм. За энэ нээлттэй байх хэрэгтэй гэж. За хоёрдугаарт юу вэ гэвэл тухайн асуудалд гишүүний хамаарал бүхий этгээдүүд гэдгийг бас өргөдгөж нэр томьёог нь өргөн болгож орж ирж байгаа. Зөвхөн гэр бүл гэдгийг нь болоод гэсэн үг. Гишүүн болон гэр бүл байсныг хамаарал бүхий этгээдүүд буюу нөгөө дүү тэ ах эгч аав ээж гэдэг ингээд энэ хүмүүс гэсэн бүгдээрээ хамт бизнес хийж байгаа юм байна. Тий. Тэгэхээр ингээд нөгөө хамаарал бүхий этгээдүүдэд хэрвээ тухайн хууль тогтоомж бодлого нь өөрөө ашигтай байх юм бол энэ хүн бол яг уу гэвэл татгалзах ёстой гэдгийг оруулж ирж байгаа. Тэгэхээр нөгөө хамаарал бүхий гэдгээр хуулийнхаа хүрийг бид өргөжүүлж байна гэсэн үг. За 3 дахь нь юу вэ гэвэл хизээ татгалзах вэ гэдгийг тэрийг мэдсэн даруйдаа татгалзан дээрэс нь одоо бол нөгөө санал өгөхөд гэдэг залт байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө ажлын хэсэгт ороод ажиллаж явж ирсэн хамгийн сүүлийн конопон дээр л санал өгөхгүй бол эн чинь өөрөө урьсан сэргийлэх биш шүү дээ тий. Ажлын хэсэг дээр юу ч хийсэн юм билээ тий. Тэгээ бүх гишүүдээ аль хэдийн ингээд юу ачаа тий. Тэгэхээр нөгөө анханасаа ажлын хэсэгт ч авахгүй гэдэг залт нэмэгдэж байгаа гэсэн. За тэгээд дөрөвдүгээрт юу орж байгаа вэ гэвэл энэ тухайга хуралдаан даргалагчд их хурлын дарга юм уу чуулганы эсвэл нөгөө байнгын хорооны эсвэл ажлын хэсгийн ч юм уу тий яг тухайн хуралдааныг даргалж байгаа хүнд аль бие ёсоор мэдэгдээд тэр хүн нь хурлын тэмдэглээд энэ хүн ингээд ашиг сонирхлын зөрчлийн улмаас энэ асуудал дээр санал өгөхгүй оролцохгүй гэж байна гэдгийг заавал хурлын тэмдэглэл нь хуралдаан даргалагчаас идэвхтэй үйлдэл гаргадаг болгож байгаа гэсэн үг. Тэгээд хамгийн сүүлд нь юу вэ гэвэл энэ түүх тий энэ бүртгэлүүд бүгд нээлттэй болох хэвээр. Одоо бол бид нар нөгөө хурлын нөгөө цэнхэр юм нөгөө санал хураалтын дэлгэцэг гардаг шүү дээ. Тэрэн дээр зөвшөөрсөн татгалцсан гээ 2 санал гардаг. Тэгээд доор нь ашиг сонирхлын зөрчлийн улмаас 1 гишүүн 2 гишүүн гэдэг ингээ гарна гэсэн үг. Тэгээд энэ ашиг сонирхлын зөрчлийн улмаас санал хураалтанд ороогүй хүн болохоор эрцээс гарахгүй. Гэхдээ татгалцсан саналд бас орох ёсгүй. Энд чинь татгалцсан саналд орох ёсгүй шүү дээ. Тэ? Ингээд энэ тэмдэглэл нь өөрөө тусдаа дахиад тэмдэглэл болоод үлдчихэж явах хэрэгтэй гэдэг ийм залтууд орж ирж байгаа гэсэн. Тэгээд за тэр хүн иймэрхүү залтууд орж ирж байгаа юм.
Өөрийгөө ашиг сонирхлын зөрчилтэй гэдгийг яаж мэдэх юм? За тэр мэдүүлсэн мэдүүлгээсээ мэдэх юм. Ерөөсөө гол нь мэдүүлгээрээ тэр хүн өөрөө мэдүүлэх үүрэгтэй байгаад байгаа. А хэрвээ өөрөө мэдүүлээгүй бол одоо манай ёс зүйн дүрмэн дээр сайн дураараа гэдэг үг бас байгаа. Тэр сайн дураараа гэдгийг хасж байгаа ёс зүйн дүрмийн одоо төслөөр гэсэн үг тий. Заавал мэдүүлэх ёстой гэдэг ийм заалт орж ирж байгаа. Тэгээд дээрэс нь энэ дээр одоо авилгалтай тэмцэх газрын айгуу чухал үүрэг оролцоо орж ирнэ. Яах гэж биднээс жил болгон оны ихэнд бүх мэдүүлгийг авдаг билээ. Тэрэн дээр боловсруулалт хийгээд их хурлын тамгын газартай хамтарч ажиллаад энэ зүйлүүд дээрээ ажиллаж явах хэрэгтэй гэсэн үг. Түрүү би нэг хэлжсэн те би юун дээр санал өгж болох юм, би юун дээр санал өгж болохгүй юм бэ гэхэд тэн дээр надад зөвлөдөг хүн байх хэрэгтэй байхгүй юу? Одоо жишээ нэг ийм тохиолдол байвал яах вэ гэж бодож байгаа гэсэн. Одоо би жишээ нь хувьдаа манайх Апу компани нээлттэй хувьцаат компани шүү дээ тий. Тэгээ Апу компани хувьцааг одоо 100 ширхэг хувьцаа манайх авцсан. Үнд орохоор нь зарна ч гэдэг юм ингээ байлаа гэхэд хүнсний тухай хууль ороод ирвэл би яах вэ? За орж болохгүй нь шүү дээ. Орж болохгүй хэрвээ хууль чинь бодлогдвол тий. Тэгэхээр нөгөө нэгдүгээрт нээлттэй компани, хоёрдугаарт нөгөө миний 100 ширхэг хувьцаа өөрөө хэр нөлөө үзүүлэх үү? Тэр компани ашиг орлого тий. Бас хэмжээг зааж өгөх юм уу? Тэр зүйлүүдэд манай нөгөө авилгалтай тэмцэх газрынхаа өөртөө ажиллах хэрэгтэй гэсэн үг байхгүй юу? Тэгээд энэ дэр шийдвэрүүд гаргах дээр тусалж явах хэрэгтэй гэсэн үг. Тэгээд тэр гишүүн өөрөө эндээсээ татгалзах уу яах вэ гэдэг шийдвэрийг гишүүн өөрөө гаргана. Гишүүн өөрөө гаргана гэсэн ийм зүйлтэй байж байгаа. Хувь за тэр хувь заах энэ төр авилгалтай тэмцэх газар ажиллана гэсэн үг юм байна тий. Тэгэхээр тэр нь одоо яг нөө баг хувьцаа байвал магадгүй заавал биш байж болох юм байна зүг тий. Удирдлагын хэмжээнд нөлөө үзүүлэх эсвэл одоо шинэ компани тухай хуулийн дээр 1% ба түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшиж байгаа бол шүүхэд гомдол гарах эрх нэгтчихдэг байхгүй. Тэгэхээр тэр бол бас 1% хувьцаа гэдэг бол 1% гэдэг нь баг сонсогдож байгаа мэт боловч шүүхэд мэдүүлэх хэрэгтэй хувьцаа болоод эхэлнэ гэсэн үг. Тэгэхээр тэр бол бас харгалзаж үзэх хэрэгтэй үзүүлэлт. Тэ гэд ингээд айгүй олон зүйлүүдийг бид нар уялдуулж харж явах хэрэгтэй гэсэн үг. За тэгээд иймэрхүү хуулиуд батлагдах юм. Тэгээ одоо нөгөө нэг хөрөнгө оруулалтын мэдүүлгээ бид нар чинь нэг мэдүүлэх гэж анх нэлээд юм болж одоо сүүлийн үед л нэг гайгүй яг чин өмнөчээр мэдүүлдэг болоод тах шүү. Тэ анх бол халтурдаад л янз янзаар л мэдүүлждэг байсан. Одоо сүүлийн үеийн 2-3 парламентын эхлээд л гайгүй мэдүүлж эхлэх шүү. Тэгээ энэ жилээс бүр чигдэрч байгаа шүү. За тэгээд хэрвээ мэдүүлээгүй бол яах вэ гэдэг түрүүний миний асуулт. Тэгэхээр за мэдүүлээгүй энэ тэр хүн ашиг сонирхлын зөрчлөө тий. Мэдүүлээгүй өнгөрөөд тэр санал хураалтанд оролцоод мэдээж өөртөө ашигтай тийм санал өгчлөө. Хариуцлагын тогтолцоо яаж байх? Ёс зүйн хариуцлага баг. Тий яг нөгөө ёс зүйн хариуцлага гэхээр гэж магтгүй. Чамлж магтгүй. Гэхдээ уг нь бол энэ ёс зүйн хариуцлага чи өөрөө тэр хүний нэр хүндийн хувьд бол энэ чи асар сөрөг нөлөөтэй зүйл байхгүй юу? Дараа нь сонгогч дээр очин тий. Дахиад улс төрийн карьер нь цаашаа үргэлжлэхгүй юу гэдэг дээр хүртэл нөлөөлөх ёстой юм түүх гэсэн үг. Ёс зүйн хариуцлага. Яг парламентын гишүүний хувьд төрийн албач гэдэг юм уу бусад одоо байгууллагуудаас нэг ялгаатай юм нэг дархлааны тухай яриад байдаг тий. Одоо тэгэхээр тэрлүүн бас халдчихгүй байх ямар хариуцлагын төрлүүд байх уу гэдэг ингээд нэлээд харсан гэсэн үг. Тэгээ энэ дээр яг үндсэн хуулийн хариуцлага, ёс зүйн хариуцлага, эрүүгийн хариуцлага гэдэг юм хэдэн төрлийн хариуцлагууд байгаа юм. Мэдээж эрүүгийн хариуцлагын хэмжээнд бол мэдээж энэ очихгүй өөрөө тусдаа эрх зүйн асуудлууд гарна гэсэн үг. Яг үндсэн хуулийн хариуцлагын хэмжээнд бас очиж болохгүй. Парламентын дархлааны асуудал яригдана. Энэ бол цэвэр ёс зүйн хүрээнд яригддаг ийм асуудал байгаа. Тэгээ бусад улс орны туршлагыг харахаар ч гэсэндээ дандаа ёс зүйн асуудлууд, ёс зүйн хороод нь ч гэдэг юм уу те дандаа ёс зүйн асуудлыг шийддэг тэр шугамаараа голтууд дандаа шийдэж явдаг юм билээ. Одоо хуулийн төсөл нь нэмэлт өөрчлөлт нэрнхий боловсролт хэр явагдаж байгаа? Ер нь дууссан. Дууссан. Тэгвэл зарим нэг асуулт гэсэн. За энэ ёс зүйн хариуцлага тооцох юм байна те. Тэгвэл ёс зүйн хариуцлага тооцох нь өөрөө дотроо яг тийм заалттай юм уу? Тэгнэ гэдэг ч юм уу те. Одоо олон улсын зарим нэг парламентын тиймэрхүү хариуцлага хүлээлгдэг жишээ янз янз л байдаг шүү дээ. Төдөлзүүлэх энэ төр гээл те. Эсвэл төр хугацаанд төдөлзүүлэх энэ төр чинь бүр хүндрээд ирэхээр гэдэг ч юм уу те. Манай дээр одоо за ёс зүйн хариуцлага гэхээр одоо яг нэг юм малгайлж байгаа байхгүй те. Малгайлж чинь тэндээ яг яах юм гэдгийг нэг тусгагдчих өгсөн юм уу? Манай дугаас ёс зүйн дүрмээрээ нэг хид хідэн хариуцлагын төрлийг дүрмээрээ заасан байгаа юм. Зүгээр ямар тохиолдолд ёс зүйн хариуцлага хүлээх үү гэдэг хэсэг дээр нь заалт одоо л орж байгаа гэсэн үг.
сайн дураараа гэдэг үгийг бид нар хасж байгаа. Заавал татгалзна гэдгээр оруулж байгаа. Тэгээ заавал татгалзах үүргээ биелүүлээгүй бол ёс зүйн хариуцлага хүлээн гэдэг рүүгээ доошоо очно гэсэн үг тийм санкц руу хариуцлага руу явна. Одоогийн зүгээр хариуцлага бол тухайн нөгөө асуудлыг хариуцж байгаа шалгаж байгаа гишүүн ёс зүйн дэд хороо одоо байгаа. Тэгээ ёс зүйн дэд хороо шийдвэрээ гаргах хэрэгтэй ямар хариуцлага хүлээлгүй гэдэг дээрээ. Тэгээ одоогийн байдлаар яг зүүн сануулах, тэгээд нээлттэйгээр уучлах гуух, тий тэгээд цалингийн хувь гэдэг нэг юм 2 3 хэдхэн төрлийн хариуцлага байгаа. Гэтэ тэр гэхээс илүүтэй энэ нь өөрөө тэр хүний улс төрийн нэр хүндэд сөрөг нөлөө үзүүлэх хүч байх гэдэг дээр л бид нар олон нийтийн хяналт оролцоол энэ дэр айгуу чухал үр гүйцэтгэх юм байна да гэж харж байгаа. Нэр уурахаар ясуугаар гэдэг тийм. Тэгээд байгаа юм тий. Одоо жишээлбэл та ямар компанид хувьцаа эзэмшдэг? Та ер нь өөрийн хувийн ямар бизнес вэ? Таны хөрөнгө оруулалт мэдээлэл би харж амжсангүй л дээ. Тэгээ ер нь тийм том алдартай ч юм уу те ах нар хичнээн шиг тийм том бизнес байхгүй байх гэж би бодсон. Тийм. Яг би нөгөө хуулийн фирмд өмгөөлөгч хуульч хийж ирсэн. Тийм учраас нөгөө өөрнийхөө бизнес ахгүй. Яг гэвэл манай хуульч нар чинь өөр бусад төрлийн бизнес хийх нь бас хориотой байдаг. Өмгөөлөгч ялангуяа зүгээр нээлттэй хувьцаат компаниудын хувьцааг бол манай гэр бүлийн хүн бол хувьцаа бол нэлээд сайн авч зардаг гэх юм да тий. Олон улсын арилжаан дээрээс ч хувьцаа авдаг. Яг дотоодын арилжаан дээрээс ч гэсэндээ хувьцаа авч зардаг. Зүгээр миний одоогийн санаж байгаагаар апу дээр л хувьцаа байгаа манайх. Хөрөнгийн бирж дээр хувьцаа байгаах. Тэгээ банкнууд дээр бас хувьцаа байгаа. Хаан банк билүү, хас банк билүү гэж санаад байна. Ингээд ганц нэг банкнууд дээр хувьцаа байгаа. Олон улсын хөрөнгийн зах зээл дээр болохоор манайх нэг хэсэг нөгөө цахилгаан машины чинь компани гэдэг лээ. Тэгээд олон л цахилгаан машины компани. Нөгөө Tesla юу? Тий Tesla. Tesla дээр тэгтээ хувьцаатай яжаад тэрийг оны өмнө зарцсан гэсэн. Тэгээд өөр нэг ямар компани би тэгтээ нэрийг яг сайн мэдэхгүй байна. Ямар ч гэсэн биткойн энтрийг толгой эзэмшдэг. Олон улсынх нь бол нэг орж ирэхгүй л үү тий. Гайгүй л үү. Олон улсын хөрөнгөний зах зээлтэй холбоотой хуулийг манайх батлахгүй юм чинь. Тийм. Тэгэхээр одоо ингээд жишээлбэл наад нэмэлт өөрчлөлт батлагдаад ингээд ороод ирэх юм бол та Апу компанитай холбоотой банк бус санхүүгийн байгууллагатай холбоотой тий. Иймэрхүү хуулиуд дээр орж болохгүй нь шүү дээ. Тий. Тийм гэсэн үг. Тийм, итгэл үнэмшилтэй байж та өөрөө татгалзах чадна. Одоо энэ парламентод яг иймэрхүү жишээ харсан зүйл танд байна уу? Бага болоод та ийм хуулийн нэмэлт өөрчлөлт оруулж байгаа юм. Яг би одоо өөрөө нэг удаа татгалцсан. Тэн дээр ямар асуудал орж ирсэн бэ гэвэл шүүгч нарын цалингийн асуудал байнгын хорон дээр орж ирээд тэгээ би тэрэн дээр ашиг сонирхлын зөрчлийн улмаас гээд манай гэр бүлийн хүн шүүгч учраас татгалзъя гээд тэгээд тэгсэн чинь татгалзаж болохгүй. Яагаад гэвэл татгалзах гэдэг түтгэлзэх гэдэг коноп байхгүй. Гэт би болохоор эртснээсээ бол би гарахгүйгээр эртсэндээ бол байгаагаар гэхдээ би санал хураалтанд ч оролцохгүй дээрээс нь бүр байр суурьч би илэрхийлж өгөх ёсгүй тий дэмцэн дэмжээгүй юу ч гэдэг ямар нэгэн байр суурьч би илэрхийлмээргүй байна. Гэхдээ би энийгээ тусгаалаа заавал хурлын тэмдэглүүлмээр байна. Одоо дүрм журмаараа яах ёстой гэдэг тэрнийхээ дагуу та процессыг хийгээд өгөөч гэд. Тэгэхэд бол яг манай их хурлын намын газрын тийм нөгөө нарийн процесс юусоо байхгүй байна гэд. Тэгээд намайг татгалцсан гэдэг санал дээр миний санал хураадаа явцгаахгүй. Тэгээд тэр бол миний татгалцсан санал биш шүү дээ. Би бүр санал хураалтанд орохсгүй юм байхгүй тий. Тиймэрхүү тохиолдол. Тэр тохиолдол байгаа гэсэн үг. Зүгээр яг сая сүүлд бас бид нар хэд хэдэн хууль баталсан. Одоо жишээ нь нөгөө бензин гаднаас импортлж оруулж ирдэг компаниудад хөнгөлөлтөө зээл олох хууль баталсан. Нөгөө шатхууны нөөцийн сав тий. Нөөцийн савыг уус худалдаж авахгүй шүү дээ. Тэр чин компаниуд л худалдаж авна тий. Тэрэнд нь зориулаад хөнгөлөлтөө зээл өгөө гэдэг тийм хууль бид нар баталж байгаа байхгүй юу? За өстой нөгөө бензингүй учраас л тэрийг нь батлая да гэж баталж байгаа гэсэн үг. Гэтэ энэ олон жилийн хугацаанд тэд нар яхараач одоо бензинийхаа савыг аваагүй гэдгийг тэрэнд нь яхаараа бид нар хөнгөлөлтөө зээл олох хэрэгтэй гэдэг ингээд асуул бас айгүй олон асуудлууд энэ дэр гарч ирнэ тий. Тэгэхэд одоо юу гэдгийг бензин колонктооч гэдэг юм уу, бензин гаднаас импортоор оруулж ирдэг ч гэдэг юм уу, бензиний бизнес эрхэлдэг манай гишүүдээс нэг нь ч яг өөрөө хилээд тэнд бол ашиг сонирхлын зөрчилтөө гэдгийг мэдэгдээд гарч байгаа гишүүн ерөөсөө байгаа. Багч шийдэж тий. Одоо тэр парламентыг шатхуунтай
импортлдог компанитай холбоотой гишүүд байд юм уу? Би бол нилээд байд юм байна гэж харсан шүү дээ. Хөрөнгө оруулалтын мэдүүлгээс нь тийм. Ямар гишүүд байд? Яг нэр хэлээд яах юм. Өөрсдөө мэдчихэж байгаа хэлэхгүй. Тэгэл хэлэх. За тэгэл иргэн тойрныхоо гишүүдийг санал өгөрөө гэж санал өгүүлчихэж байгаа байхгүй тийм. Тийм явдал гарч байна тийм. Тэгэхээр энийг зохицуулахгүй бол бид нар ерөөсө болохгүй байна. Дээрэс нь энэ дээр олон нийтийн хяналт айгуу чухал. Яг энэ механизм дээр. Цэвэр ингээд нөгөө одоо энэ чинь татгалзуул өөрөө л татгалзна гэдэг шүү дээ. Тэгэхээр яг тэр хүний ухамсартан найз нь тогтолцоо яваад байгаа байхгүй юу? Ер нь аль манай тогтолцоо алдаандаа тэгж явж ирсэн. Тэгэхээр олон нийт шахалт үзүүлж явах хэрэгтэй. Энэ дээр энэ гишүүн заавал гарч явах хэрэгтэй. Энэ мэдээллүүд нь олон нийтэд ил болж иж олон нийт юун дээр шахалт үзүүлэх үү, яах үү гэдгийг мэддэг болно гэсэн үг байхгүй. Тэр олон нийтийн хяналтын тогтолцоо руу шилжүүлэх нь бас энэ айгуу чухал амин сүнс нь яг эндээ байгаа. Тийм нээлттэй байж иж олон нийт хяналтаа тавих хэрэгтэй л доо тийм. Одоо ингээл та сая надаас хин ингээл асууж штэ. Энэ мэдээлэл жишээ нээлттэй л авах хэрэгтэй байхгүй. Нээлттэй байвал хүмүүс чуулга үзэл харна шүү дээ тийм. Яг үнэ тийм. Энэ чинь хөвдөө тийм байж гээд ингээд тэгэхээр нөгөө нээлттэй байвал олон нийтийн хяналт илүү сайжрах бах. Парламентын чинь нэг онцлог өөрөө бас тийм. Парламентын нэг онцлог. Ягаад гэвэл бид нар чинь олон нийтийн төлөөлөл, нийтийн эрх ашигын төлөө шийдвэр гаргана гэд тангараг өргөд ороод ирсэн. Тэрнээс өөрийнхөө бизнесийг цэцэглүүлэхийн төлөө ерөөсөө тангараг өргөөгүй тий. Тэгэхээр энэ дээр олон нийтийн оролцоо, хяналт дуу хоолой айгүй чухал нөлөөтэй байдаг. Хамт өргөн мэдүүлж байгаа юм байна уу? Бага манай гамаа гишүүн Лувсан Жамц гэд манай гишүүд байгаа. Эрдэнэт гэд гишүүд байгаа. Одоо ингээд хэд хэдэн анх удаа сонгогдож байгаа гишүүдтэй ярилцлж үзлээ л дээ. Тэгээд камерын өмнөж тэр камераас далдж тэр ярьж байгаа нь ингээд нэг юм хуулийн нэмэлт өөрчлөлт оруулж ирээд ч юм уу те нэг хуулийн төсөл ингээд багтаад ирэхээр ингээд дарамтшилтай амир ирэх юм аа энэ тэндээс гэл надгаа ингэж тэгчээж гэдэг ч юм уу те чи эсвэл наанасаа гараач мараач гэдэг ч юм уу тэгээд тиймэрхүү юм их ирэх юм аа гэдэг. Тэгээд танд тиймэрхүү юм хэр мэдрэгдэж байна? Надад гайгүй. Надад тиймэрхүү юм мэдрэгдэх юм бол намайг юу н ярьчин л гэж боддог баг гэж би боддоо шүү дээ. Одоо энэ дөнгөж өргөн барих шатанд явж байгаа тийм. Өргөн барих юу авцсан гэсэн тийм. Цагаа тийм цагаа хүсээ өгсөн байгаа гэсэн. Одоо тэгээ өргөн барьсны чинь дараа нь л яг гарч ирэх бах та тэгээд. Яг нөгөө би бас тэгж магадгүй гэж бодоод урьдчилж энэ нөгөө олон нийтэд энийг яриад байгаа юм. Урьдчилаад одоо бустер маягийн юм хийж ин гэх юм уу та тий. Дархлаа маягийн юм суулгаж ин гэсэн үг тий. Тэгэхээр олон нийтэд энэ мэдээллийг аль болох нээлттэй өгж олон нийтийн дэмжлэгтэйгээр бид нар энэ хуулийг батлах хэрэгтэй байна гэдэг одоо мессеж яг чухал байгаа гэсэн үг. Хоёрдугаарт гэвэл яг бид нар нөгөө хэвлэлийн хурал хийсэн. Ийм хууль өргөн бариад боловсруулад ингээд парламентээр байршуулчлаа. Тэгээ энэ дээр ингээд иргэд саналаа өгөрөө танилцаараа ялангуяа мэргэжлийн экспертуудаас энэ дээр дуу хоолой өгөх хэрэгтэй байна гэд. Тэгэхэд бол яг манай зарим нэг тойргоо сонгогдсон гишүүд бас хэд удаа сонгогдсон гишүүд гэх юм да тий парламентыг гацаах гэлээж гэдэг юм уу ийм одоо байдлаар бас хандсан л да. Тэгээд хэрвээ та тэгж үзэж байгаа бол үндслэлээ гаргаад хоёулаа нээлттэй энэ талаар мэтгэлцээ тий ярилцъя. Яавал парламент гацах, яавал парламент гацахгүй, ямар асуудлууд дээр гацах магадлалыг өндөр ах юм тий. Ямар салбарын асуудлууд дээр тий жишээ тий тэрийг бас нээлттэй ярилцъя. Та ч гэсэн тоогоо гарга гээл гэсэн тэгээд та гэж яриаггүй шээ. Харин тий парламентыг гацна гэхээр би гайхаад байна л да. Яагаад парламент гацна гэж та юу гэж бодож байна? Би бол парламент гацахгүй гэдэгт бол итгэлтэй байгаа. Яг нөгөө бүгдээрээ л бизнестэй юм чинь бүгд л ашиг сонирхлын зөрчилгээд одоо хинч шийдвэр гаргаж чадахгүй юм биш үл гэж л одоо төсөөлж хэлж байгаа л гах л та. Хэрвээ тийм болвол бид нар энд тэгж тангараг өрөх хэрэг байхгүй шүү. Харин тийм тэгэхээр одоо за энэ хууль ингээд явцдаа за энэ парламент тийм үлдсэн хугацаанд батлагдчих хэрвээ явах юм бол тийм дэмжиж батлагдчих. Тэгэхээр одоо яг наад нэг асуудал жил гарч ирэх гэдэг юм л да. Би одоо төрөөс ажилланаас сууд энэ парламентэд бизнес хүү гишүүн бараг байхгүй бах. Тэгээ бүх төрлийн бизнес рүү ороогүй л үү? Тийм яг хувьдаа ядчил нэг бизнестэй хүн байгаа шүү дээ. Тэгвэл тэр асуудал руу орохгүй гэсэн үг. Тэгэхээр тэр асуудал руу орохгүй нэг. За ялангуяа хуучны зарим нэг гишүүд олон салбарт ингээд бизнестэй байгаад байдаг. Тэгэхээр энэ хүмүүсийн даваал их хүндэл юм шиг санагдаж байна л да. Тэр хүмүүст ч гэсэн хүнд байгаа бах. Тэ? Тэр хүмүүс чинь өөрсдөө зорилго нь яаж орж ирсэн яаж яваа юм мэдгүй штэ. За үнэхээр улс орныхоо хөгжлийн төлөө тийм энэ хуулийг нэг айтайхан апдейт хийгээд хуулиа тогтооод ингээд ажиллачий гэсэн бодолтой хүмүүс байж байгаа бах.
зарим нэг нь болохоор тэр бизнесийн салбарын зарим нэг хөвлөд нь болж өгөхгүй байгаа дэнгууд тэрийг нь өөрчлөлт оруулах ч юм уу те ашигтай байдлаар ашиглах ийм зорилготой хүмүүс ч орж ирсэн баг. Тэгэхээр энэ босгоод авч чадах болоо юу хэр эргэлзэж байна та. Яг нөгөө түрүүний хэлжсэн шүү дээ гайгүй ах гэдэг нь нөгөө гişин шиг байгаа гэдэг дээр нөгөө талаас бас олон нийтийн хяналт олон нийтийн шахалтанд бас би айгүйх найдаж байгаа. Энэ хамгийн гол нь чинь наад захын стандарт тахгүй юу? Тэгээ энийг бид нар ингээд ийм ээдээ яах вэ гэж эргэлзэн гэдэг чинь бид нар ерөөсөө яг ингээд наад захын ийм авилга ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар бид нар үнэхээр муу байна л гэсэн. Одоо бид нар хуульчнаар одоо ер нь бол салбар тэр өдгөө төрийн албан агчид хүртэл ашиг сонирхлын зөрчлийн мэдүүлэг өгөөд тендер янз бүрийн юмд орохоос өмнө заавал ингэж мэдүүлэг бөглөдөг шүү дээ. Би энэ асуудал дээр ямар нэгэн ашиг сонирхлын зөрчилгүй тийм учраас гэдэг ингээ ордог шүү дээ. Гэтэл яагаад гişүүд тийм байхгүй вэ? Тэгээ ингээд олон улсын байгууллагууд бүгдээрээ энэ стандартыг тавьдаг. Бусад улс орны парламентын хамгийн наад захын стандарт нь энэ стандарт байгаа гэдэг. Тэгээ энэ стандартыг тогтоож чадахгүй бол бид нар олон нийтийн итгэлийг хүлээж чадахгүй хэвээрэл байна гэсэн үг тий. Итгэл даах ус байж чадахгүй л хэвээрэл байна. Хөлийг дэмжихгүй байгаа гişүүд нь өөрсдөө ашиг сонирхлын зөрчилтэй учраас сонирхолтой байна л гэж байна л гэдэг гэсэн үг. Тэгээд яг нэг юм манай нөгөө нэг авилгаараа бид нар дандаа ингээл нөгөө байр ухраал тий дандаа асуудалтай ингээл гараад байгаа шүү дээ. Тэрний нэг том үзүүлэлт нь юу гэдэг? Хэсэг бүлэг хүмүүс зориулаад хууль бодлого баталж байгаа юм биш үсттэй. Тэрэндээ хяналт тавьж чадж гин үгүй юу гэдэг үзүүлэлт өгдөг байхгүй юу? Тэрнээр манайх дандаа муу оноо авдаг. Тэн дээр ерөөсөө ахиц дэвшил манайх гаргаж чаддаггүй. Олон жил болж байгаа. Тэгэхээр яг энэ зүйл ахгүй юу? Яг нөгөө хэсэг бүлэг хүмүүс зориулаад хууль батлаад байгаа юм биш үсттэй гэдгийг хянах гэхээр бид нарт хяндаг механизм байхгүй. Тэгэхээр энийг бид нар засах хэрэгтэй. Тэгээд яг зүгээр эхний ээлжинд их хурал дээр хэрвээ бид нар энийг засаад энэ процессыг оруулж ирж чадах юм бол засгийн газрын түвшинд, орон нутгийн түвшинд энэ ч өөрөө бүх нийтийн албан тушаалтанд байж ах хэрэгтэй. Ялангуяа улс төрийн албан тушаалтнууд дээр байж ах хэрэгтэй зүйлийн нэг. Ямар нэгэн одоо хэсэг бүлэг хүмүүс ч юм уу шахалт үзүүлэх гэсэн тийм оролдлого биш үстэй тийм хуулийн нэмэлт өөрчлөлт. Хинд одоо түрүү яг л хоёулын яриад өнгөрдөг тийм бизнестэй хүмүүс шахалт үзүүлэх гэсэн үү? Би бол тэр бизнестэй хүмүүс тангараг өргөсөн учраас үгүй ах гэж найдаж байна. За баярлалаа ирж ярилцсанд. Тэгээд мэдээж энэ яг түрүүний таны хэлдгээр парламентын засаглалтай юм оронд байх ёстой анхдагч тийм ийм тогтолцоонуудын нэг хуулиудын нэг байх ёстой. Уг нь бол тэгээ манад өнөөдрийн хүртэл ийм хууль байгаагүй те зүгээр одоо сайн дураараа гэдэг хэлбэрийн төдий байсан. Өнөөдөр олон том мэдлээ. Тэгээ өмнө иймэрхүү зүйлүүдээр зарим нэг ганц нэг хүмүүс бол дуурж ийсэн. Тэгээ тухайн үед яг ингээд хуулийн нэмэлт өөрчлөлт болох хэмжээнд авчираад ингээд өөрсдөө оруулаагүй ингээд өнгөрчихсэн удаа байдаг. Тэгээ энэ удаад нэмэлт өөрчлөлт болоод орж ирж байгаа юм байна. Тэгээ цаашаа боловсруулах шатан ч гэсэн дуусч байгаа юм байна. Тэгээд батлагдаасаа хууль батлуулаасаа гэж хүсье. Амжилт хүсье тань. Баярлалаа. Ерөөл Батар шиг батлуулнаа ямарч гэсэн. За ирсэнд баярлалаа. Баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье. За баярлалаа.